За нуруу болоод цээжиг том цэгцтэй маш гоё харагддаг хүн бас үзэмж нэмдэг нэг чухал дасгалуудын нэг. Гэхдээ тийм их ажил бүгдлөө гэж дасгалуудыг судалж хийгээд байдаг хүн дасгал байгаа. Бүгдээр дасгалын талаар өнөөдөр үзцгээе. За өнөөдөр бид хүний дасгалын талаар ярихгүй, цэжийн дасгалын талаар ярихгүй. Гэхдээ хүнийг маш гоё өргөн цэжтэй нуруу томтой харагдуулах дасгал бол мөргийн дасгал байгаа. За тэгэхээр мөргийн дасгал гэхээр фитнес дээр олон янз бүрийн энгийн дасгалуудыг бид хийдэг шүү дээ, тийм. Ерөөдөө generic ерөнхий дасгалуудыг ингээд гаргаад тавьсан байдаг. Гэхдээ яг тэр дасгалууд хэр үр дүнтэй гэхээр зарим нь ингээд нэлээд хуучин дасгалууд байдаг учраас одоо хуучирсан outdated болсон учраас яг шинээр судлагдаад энэ дасгалууд хамгийн best юм байна. Мөрийг хамгийн сайн хөгжүүлж өгдөг юм байна гэдэг талаас нь бодоод үзэх юм бол ер нь очиж дутагдaltaа гэсэн. Тэгэхээр фитнесийн мэргэжилтэнд бас хамгийн их зөвлөдөг одоо рейтингээр ярил S tier дасгалууд буюу мөрийг хамгийн сайн хөгжүүлж өгдөг 3 дасгалыг өнөөдөр бүгдээрээ үзцгээе. За бүгдээрээ шууд бичлэгтээ оръё. За эхний дасгал болохоор overhead shoulder press гэдэг дасгал байгаа. Яг мөрийн урдлыг хөгжүүлж өгдөг. Ер нь бол мөрийг 3 талаас нь хөгжүүлж өгөх хэрэгтэй. Frontal deltoid, lateral deltoid, rear deltoid гэдэг яг мөргийн 3 талаас нь хөгжүүлж өгч мөр гоё бүрхий харагддаг гэсэн. За тэгэхээр болохоор overhead shoulder press штангтай ээж болно, бас юутай ээж болно, dumbbell буюу гантельтай ээж болно. За мэдээж та бол гэрийн нөхцөлд хийж байгаа бол заавал гантел хэрэгтэй гэсэн. Гантел байхгүй бол ямар нэгэн орлуулаад 5 литрийн ус гарч юм тий. Орлуулаад өргөжч болно гэсэн. Тэгээд шууд бичлэгтээ орцгоо тий. За санийх бичлэгтээ гарсанчлаа ерөөдөө цэг цогсон дээшлэлхтэй амьсгаас гаргаад өгнө. За энэ дээр анхаарах нэг зүйл гэвэл за дасгалыг хийхдээ яг гарын хувьд байрлалын хувьд бэлтээгээ яг энэ зэрэгцээ буюу 0 градус байж болохгүй. Бага зэргийн үзэг үүсгээд шахах хэрэгтэй. Ягаад гэвэл яг мөрний холбоос хүй ашиглаад гэмтэх аюултай байдаг. Тийм учраас өргөх үед ямар нэгэн яс одоо ашиглаж байгаа юм шиг өдрөмж төрөхгүй байх хэрэгтэй. Ямар ч хөдөлгөөн саад байх хэрэгтэй. Тэгжээж энэ дасгал маш үр дүнтэй. Дээрээс нь гэмтэхгүйгээр хийж одоо мөрийг гоё хөгжүүлж өгдөг. За тэгээд энэ дасгалыг хийхдээ нуруу болоод хөвлөгөө сайхан чангалаад өгнө гэсэн. Тэгээд нэг анхаарах чухал зүйл гэвэл штангтай хийж байгаа тохиолдолд буулгахдаа контролтой удаан айжуухан болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол яарч одоо сүүлийн шахалтан дээрээ те сүүлийн реп дээрээ яарч болгосон солоод ороо гэмтэх аюултай. За энийг суугаа хэлээс яаж хийдэг вэ гэдгээр харцгаая. За тэгэхээр энэ бичлэгтээ гарсанчлаа хурдан дутуу одоо байдлаар шахаж болохгүй гэсэн. Уулгахтаа яг доошоо тохоогоо тултал болгоод тэр шахтаа тултал шахаж өгөх хэрэгтэй гэсэн. За тэгээд бага зэргийн гантела барилгахаар жоохон 48 градус байгийн үүсгэж хэрэгтэй. Тэгээд тэг шахна гэсэн. Ер нь бол энэ дасгалыг хийхдээ хөвчлэн warm up дээр 20-30 реп хийгээд сайхан халаад 30 мэдэрч хэрэгтэй. Тэгээд хөнгөнөөр хийж 30 мэдэрчээд ер нь beginner level дээр бол 3 реп сет явахд болдог. Тэгээд цаашлаад нэлээд 6 сар жил яваад эхлээл 4-5 сет ороод авчил сайхан мөр ерөөдөө болоод явчихдаг. Болчин халаад ерөөдөө мэдрэгддэг гэсэн. За эхэлж хийж байгаа бол ерөөдөө сандалтай хийвэл зүгээр. Тэгээд ерөөдөө нэлээд доктортой хийж өгсөн дараа зогсоо билээс хийгээд зүгээр гэдэг юм бол. За дараагийн дасгал бол мөрний артлыг хөгжүүлдэг dumbbell flies гэдэг дасгал байгаа.
Dumble flies болохоор яг мөрний артлыг хөгжүүлж өгдөг засал байгаа. За тэгэхээр бүгдээрээ яаж хийдгийг нь хатаа харцаа. За уучлаарай андуурсан байна. Энэ дээр lateral raise лавчлаа шүү. За dumble flies за энэ байна. The best way to look bigger in a sweatshirt is to develop the rear delts. This part of the shoulder right here. Favorite rear delt movements is to grab dumbbells. За ерөөдөө тонгооч өгнө. Тонгоохтой ер нь бол одоо жишээлбэл та богино хөлтэй байх юм бол заавал ингэж доошоо шалтгаан бараг параллел маягтай заавал ингэж тонгох шаардлагагүй. Одоо хүний биеийн одоо нэг хөлний одоо урт богино өөр байдаг учраас одоо жишээлбэл энэ хүн л урт хөлтэй учраас ингэж уршаас тонгооч өгч байна. Богино хөлтэй бол энэ сарай илүү бага зэрэг тонгоход болдог гэсэн үг. What we're going to do is straight on his back, squeezing the rear delts away. Here, we're kind of just dragging the elbows close to the body. This is going to get those shoulders forward and around. The best way. За тэгэхээр ерөөхдөө бол тохоогоо айгуу санд хойш биерүүгээ хүртэл нь хойш шахаад өгөх хэрэгтэй гэсэн үг. Тэгээд ерөөхдөө нэг дээрээс харахад бол нэг 45 градусаар одоо хойш татчих юм шиг харагдах хэвээр. Way to look зөв форм. bigger in a sweatshirt is just dragging the elbows close. За иймэрхүү байдлаар яг шахаж өгнө гэсэн үг. Хойшоо шахах гэсэн үг. За тэгээд ер нь бол хөвчлэн мөрийн сал хийж эхэлж байгаа бол хөнгөнөөс хийж эхлэх хэрэгтэй. Гол одоо болчих хургуулах нууц нь хөнгөнөөр олон тоогоор хийж хэрэгтэй гэсэн. Өмнөд нэг 10-20 repetition байх болно тооны хувьд. Тэгээд repetition чи ихсээд 25-аар төхөөд ирвэл ерөнхийдөө багасгаад жингээ ихсгээд тоогоо багасгаад явна гэсэн. Тэгээд ерөнхийдөө ер нь бол булчин хургуулах нэг нууц нь болохоор progressive overload буюу одоо хийх хоолндоо давталтаа нэгээр нэмэх эсвэл жингээ жоох нэмэлт өгүүлчих хэрэгтэй. Тэгээд давталтаа нэгээд нэмж явж байгаа. Таны одоо repetition max 15 байлаа ч үгүй л да. 15-аар 4-д ордог байлаа ч үгүй. Тэгвэл та 13-аар тий 4 орж агаад тэгээд дараа 7 хоногтой нэг нь 14 болгоод ч юм уу. Тэгээд бүгдээрээ 15 болчлаа гэж бодвол жингээ нэмэгдүүлээд тэгээд тоогоо баасан гэсэн үг. Тэр тэгж одоо хүндрэлээ төгшингээ нэмж явж ирэн болчихсон ороодог гэсэн үг. За энэ бол мөрний яг хотлог бол маш гоё хөгжүүлэгдэх тасгал байгаа. За дараагийн тасгал болохоор lateral raise буюу яг мөрний хажуудлын булчин хөгжүүлж өгдөг. Lateral deltoid-ийг хөгжүүлж өгдөг тасгал байгаа. За энэ бол маш нийтлэг байдаг фитнес. Гэтэл энэ бол маш үр дүнтэй тасгал. Яг бол lateral deltoid-ийг хөгжүүлдэг ерөнхийдөө ганц тасгал нь хэлж болно. За бүгдээрээ форм гараа. Жохон урагшаа бацгаа урагшаад тонгооч өгнө. Ерөөдөө жохон урагшаа тонгоогоод бүгдийгөө тэгээд гантилатэ шинэ өрөвхтөө базрыг өрөмцөөргөж шахчихна гэсэн. Ерөөдөө нэг 10-аас бичлэгнэр харахад нэг 10-аас 20 градус жохон өнцөөрөөд шинэ өргөнө гэсэн. Тэгжиж их гоё мөрлөөс орж өгдөг. Яг бас тэгшгэн өрхөх бол зөвлөдгөө яг иймэрхүү зэрэгцээ байдлаа 0 градусаар биетэйг өргөл бас жохон одоо бизнесний ярьсанчлаа мөрний залхаас үе харьцалтад жоохон гэмтэх гэдэг жоохон мөр өвдөх гэдэг тасалтай байдаг. Тийм болохоор мөрний сулыг хийхдээ яг миний энэ одоо мөрний үеийг харьцалтж байна уу ямар нэгэн хүндрэлтэй байна уу гэдгээ сайн ажиглаад ихөө яс харьцалтаа тавил одоо өнцгөө өөрчлөх хэрэгтэй гэсэн. За дараагийн хувилбар нь болохоор lateral raise-ийг дараа ямар хөдлөөр өөр хийж болох вэ гэдэг үгээр харцгаая. За иймэрхүү хөдлөөр бас хийж болно. За
дайнсгалт бичлэг дээр харагдаж байгаачлан ерөөхдөө хойд дохогоо яг дэшээ тултал нь дэшээ нь өргөж өгдөг. Ерөөхдөө эцэслэг яг ийм формоор хийхэд хүн дээр өргөж байгаа бол энэ формоор хийх ерөн зөвлөж байна. Ерөөхдөө хүнд гантал өргөж байгаа. Ерөөхдөө 10 хилээс дээш өргөж байгаа тохиолдолд ийм хөдлөөр хийвэл зөвөр. Энэ бол мөрний хажууд маш гоё орж өгдөг. Ерөөхдөө маш мэдрэгддэг юм ингээд хийхэд. Ер нь бол фитнес дээр чилж байгаа залуучууд ийм формоор хийж байгаа харагддаг л да. Тэгэхээр ерөөхдөө бол энэ форм бол ер нь бол ядлаар гантал ерөөхдөө ч 12-оос ч юм уу те дээш килограмм тавьд ингэж өргөл илүү төхөн болж өгдөг. За энэ 3 дасгал бол ерөөхдөө мөрийг 3 талаас нь хөгжүүлээд гоё бүр их ард болдог. Тийм болохоор энэ дасгалуудыг хийгээд үзээрэй гэж зөвлөж байна. Тэнд бичлэг таалагдвал лайк, фоллоу хийгээрэй. За тэгээ бүгдээр дараагийн бичлэг дээр уулзцгаая. Bye.